Онлайн хичээл зар мэдээлэл оруулах. Онлайн хичээл зар мэдээлэл оруулахдаа хичээлийн нүүр хуудсанд мэдээллийг байршуулна. Зар мэдээллийн баруун хэсэгт дэлгэцэнд байн гарах чухал мэдээллийг оруулна. Одоо зар мэдээлэл оруулцгаая. Комент хэсгийн Updates командыг сонгож Course Updates хэсэгт хуучин мэдээллүүд байгааг харагдаж байна. New Updates командыг сонгоно. Нээгдэх мэдээний талбарт мэдээгээ бичиж оруулна. Мэдээг оруулахдаа өмнө нь бэлэн бичсэн байж болно. Документ файлаасаа хуулаад оруулах нь хялбар. Энд оруулж байгаа зар мэдээллийг үзвэл энэ 7 хоногт үнэлгээ тавигдах тул хичээлүүдийн даалгавраа оруулж дуусгана. Хугацаанаас хэтэрсэн даалгаварт үнэлгээ тавигдах боломжгүйг анхаарна. Мэдээ оруулж дуусны дараа хугацааг сонгоно. Мэдээг оруулж дуусаад пост товчгийг дарж нийтлэнэ. Нүүр хуудсан дээр мэдээ орсон байгаа нь харагдаж байна. Edit команд болон Delete командаар засварлах буюу мэдээг устгаж болно. Оюутны ирэхээр хандаж харъя. Энд хуучин мэдээ харагдаж байна. Мэдээг шинжлэхийн тулд маус хоёр товчлуураар Reload командыг сонгоно. Show командаар мэдээг харна. Hide командаар мэдээллийг нууна. За, Course Handouts хэсэгт мэдээг оруулцгаая. Багшийн горимлоо хандана. Нүүрний баруун талд байрлах Edit командаар хуучин мэдээг арилгаж шинэ мэдээгээ оруулна. Мэдээгээ оруулаад хадгалах товчийг сонгоно. Энд бол байнга байрлах мэдээ байрлана. Анхаарал хандуулсанд баярлалаа.